Энэ Монгол төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хууль дэдлэх зарчим. Хууль дэдлэх зарчмыг барихгүйгээр юм явахгүй. Хэдэн би нэгэ юу гэж гоёор яриад, юу гэж янз бүрээр муу хэлээд асуудал шийдэгддэг юм байхгүй. Барьдаг ганцхан тов тодорхой зарчим нь хуулиан дэдлэх л ёстой. Энэ үнийг ер нь хаана улс төрчтөнчтэр за энэ улс төрчдийн үйл ажиллагааг хангуулах чигүүрхтэй тамгын газранч тэр бүгдээрээ энэ зарчим дээр л ажиллах ёстой. Тэгээ би мэрэгжлийн ур чадвар талаас нь бол энэ хууль тогтоох төрийн эрх барихтайд байгууллагт тамгыг нь түшээд галтгоог нь бариад явахд бол болох юм гэж ингэж би дэмжиж гэнэ гэдгээ зориуд хэлмээр байна. Гэхдээ бидэнд бодох юм их байна. Энэ улс орны чинь амьдралын урагшлалт төдийлөн ахиж өгөхгүй байгаа явдал чинь төрийн бодлого хийгээд түүнийг хангах эрх зүйн орчин нь өөрөө яг нийцээд байгаа мүүгүй юм уу? Тэгээ энэ үнийг биднээс нэг 5 жил тутам хуулиудынхаа хэрэгжилт үр дүнд нэг үнэлгээ мониторинг хийгээд сайжруулах барих хэтэргээ юмнууд байгаад байгаа юм. Энийг дан ганц улс төрчид хийх ёстой юм уу? Энэ мэрэгсэн баг нь хийх ёстой юм уу? Би энэ тал руугаа нэг илүү жоохон хараасаа гэж нэг юм бодох юм гэж. Хоёрдугаарт улс төрчид янз бүрийн санаа оноонууд гаргаж болно. Тооцоо судалгаа гэдэг юм уу? Эсвэл эрх зүйн мэдлэгийн төвшин гэдэг юм уу? Энэ юмнуудаас хамаарал янз бүрийн юм гарч болно. Түүнийг нь хууль зүйн техник талаасаа, эрх зүйн тэр соёлын хөрсөн төвшин талаасаа зөв болгож, хууль болгож гаргах асуудал нь энэ л зөвлөн туслах чигүүрхтэй мэрэгжлийн багдал байгаад байгаа шүү дээ. Энэ талаас л илүү асуудалд анхаармаар байна. Тэгвэл энэ Монгол төр эндээс гарч байгаа шийдлүүд нь амьдралдаа жоохон нийцэж, ээнэгшиж энэ улс орны хөгжилд иргэдийн аж амьдралд наалдцтай байх болов уу гэж ингэж хараад байгаа. Тэгээ би шинээр ажил авч байгаа хүнийг энэ талаасаа илүү асуудалтай хараасай гэдэг зүйлийг хэлмээр байна. Тэгээ одоо өөрчлөлтүүд дагаж бужигнал үүсээд төрийн тогтвортой байдал гэдэг юм уу, энэ тогтолцооны тогтвортой байдалд нөлөө үзүүлээд байгаа юмнууд байгаад байгаа маа. Энийг анхаарах хэрэгтэй. Яг нарийндан энэ улсын хурал дээр баахан ажлын хэсэг байгуулсан явдал бол мэрэгжлийн байнгын хороодынхон үйл явцыг жоохон содруулсан шүү. Би бол тэгж хараад байдаг. Тэгээ бүгдийн нэг амьсгаагаар хүчингүй болгочих чинь хаашаа энэ ажлын хэсгүүдийн чигүүргийг тэгээ гүйцэтгэл юмнуудын нэг үнэлж үзээд бас нэлээдгүй хугацаа өнгөрсөн улсууд тодорхой хэмжээний оюун санаа хөдөлмөр зарцуулалт хийсэн байлгүй дээ. Тэнд гайгүй боловсруулалт юмнууд гарсан байлгүй дээ. Тэрүүний цааш нь зөв аваад батлах шийдэл болгох асуудлууд шийдлийг гаргачих юмсан гэж би бодох юм. Үрдэнгүй байгаа юмнуудыг бол буулгах хэрэгтэй. Одоо ер нь тэгээ цаашид энэ мэрэгжлийн байнгын хорон дээр нь тулгуурладаг, эннийхэн доор харин ажлын хэсгүүд нь ажилдаг энэ зарчим арчмаар явахгүй бол хэвтээ баг зэрэгцээ бүтц бий болгож өгөөд байгаа явдал бол ер нь хариуцлагаас зугтах гэдэг юм уу? Эсвэл ажил явах болцоо боломжийг сулруулад байгаа үйл явц шүү. Энэ үнийг одоо их хурлын удирдлага талч тэр за тамгын газар талч тэр онцгой анхаарлаа хандуулж ажиллах ёстой гэдгийг зориуд хэлмээр байна. За тэгээд танд ажлын амжилт хүсье.